Ямар сони юм бэ? За хэлж мэдэхгүй юм байна. Наа чин болж штэ. За эсвэл би л хэлж мэдэхгүй шүү. Тимээ нэрээ тийм те. Ямар ч ирэ чөлөөтэй өрнөх газар бол том өрөө. Гэр бүлийн радиогийн том өрөөнд цуглацгаая. Сайн байцгаана уу? Сайн байна уу? Сайн байна уу? Улаан Баатар мэ. Сайн байна уу? Ургахын улаан нар мэ. Юу гэдэг лээ тэр үг нэр. За радиогийн 2 дугаар студиэс дахин мэдчилж байна. Энэ удаад хөтлөгч очроо. Энэ удаад байсан хിവэрэн найруулагч очроо байсан хിവэрэн. Бидэнтэй хамттайгаа сонсогчдод баярлалаа. 3W45 цагийн вебсайтаар бөмбөрцгийн өнцөг болон борис нэвтрүүлгээ сонсох боломжтой. Facebook дээр гэр бүлийн радио 102.5 гэрэлээр бичих юм бол та бүхэн нэвтрүүлгээ үзэх боломжтой. Харин шуудуудаас 9986 1045 гэсэн утсаар бидэнтэй холбогдоорой. Манай хөтлөгч инх заяа зуныхаа палаачнаас татгалзаад тайзныхаа өмсгөл рүү орсон байна. За ингээд бүгдээрээ өнөөдөр би та хоёрт нэг юм хэлэх гэсэн. Би энэ 7 хоногийн турш дандаа эмхтэлэг байна. За тэг. Та хоёр харин намайг дандаа хатагтай гэж дууд. За хатагтай. Тэгё хатагтай. За одоо нэвтрүүлгээ дахиад нэг эхлүүлтэй очроо. За байжгаарай. Яг одоо пэйж дээр орсон чинь ямар ч гэсэн том өрөө 2 яваад байна. Гөө. Өмнөх нь өнгөрсөн яваад тэгээд was live байгаад байгаа байхгүй явчихсан. За тэр нь хаях юм тийм ээ. Тэрийг нь хаячих дараа нь би зохицуулчих. За чи зүгээр наашгаа ингэж анхаар заа. За одоо чи яг л би өөр юм мартаагүй. За аюу сая анзаараагүй учраас Эрка эхлүүлч. Гэр бүлийн радиогийн 2 дугаар студиэс хөтлөгч Эрка Заяа хөтлөгч. Юу юм бэ? Би юу гэж дууд гэлээ? Хатагтай заяа гэж дээ. Тэр чин ярен дунд юм шүү. Үгүй шүү дээ. Ер нь дандаа. Ноён Эрдэнэ даваа хатагтай инх заяа. Боол очроонаар. Муха боол гэсэн. Ховха боол. Ямар муухай юм бэ? Ямар муухай юм бэ? Би нэг болохгүй шүү манай. Болохгүй шүү. Нэг яг гоё хатан матнаар л дуудъя те. Хатан бэлээ. Авхаа үлээ. Хатагтай. Хатагтай инх заяа хатан хаан очроо Эрдэнэ очир. Хатан хаан шиг тийм ээ. Бас доромжилж чадчих байгаа шүү тийм ээ. За одоо ингээ өнөөдрийн сэдвийг та бүхэндээ хэлье. Би угаасаа яг тэрэн дээр стресстэй орж ирээд За та хоёр юуг нь стресстэй би л стресстэй яагаад ингэсэн бэ гэхлээр өнөөдрийн сэдвтэй холбоотойгоор би та хоёр жоохон шипи өгөх гэсэн байхгүй. За өнөөдрийн сэдв юу вэ гэхлээр эмэгтэй хүнд өөр зөгтгөө гэдэг сэдвээр ярилцах гэж байна. Гэхдээ ер нь хинт зөх. Эмэгтэй хүнд ааш зөгтгөө. Оороо. Аха. За тэгээ ааштай эмэгтэй талаар ярих гэж байна. Ааштай. Одоо наа чи ямар хэцүү юм бэ те. За яг тэрнээс өмнө виса энэ нэг камера оруулж чадахгүйсэн аахгүй. Тэгсэн чинь Эрка бүгдийг мэддэг юм биш. Мэдж байгаа. Зүүн гараа би юу ч мэдгүй сураагүйгээ намайг энэ суулгаад байгаа. Эрка ясна ингээл төгш ийшээ ороод ухаа той. Энийг хуучсан юу? Худлаа. Наа чи бичээ зүгээр надаар юм хийлгч хүйдээ бодолтой юм. Хийлгч хүйдээ гэд мэдхгүйгээ суугаад идэв. Тэгээ хийчихвэл намайг ашиглчих үү. Байгаагээ ишвэл надаас маргааш өглөө би ч үлээ авъя шүү. Минимум очроо нэг юм сурж илээ үйл хэрэгтэй шүү дээ. Тийм үстэй очроо. Яг өөрийгөө тэгжил хэлээд. Магадгүй гэ тэ. За ер нь бол Монголын за цаашлаа дэлхийн эмэгтэйчүүдийн аашийг нь яг ингээд индексээр нь бодоод үзэх юм бол хувьчлаад үзэх юм бол хэдэн хувь нь ааштай болоо та нар юу гэж бодож байна? Ер нь энэ алаараа хөөх юм яг ийм юм аа. Ийм гэж би боддтой хувьдаа. Хөөх юм яг өөртөө бас яг мэдээд байгаа чинь бас байхгүй юм билээ хөрх. Нэг дотор гормоны өөрчлөлтөнд бий болоод тэгээ тэр нь ингээд эмэгтэйчүүдийг өөрсдийг нь өөрсдийгөө ч ойлгодгүй тийм төвшөнд аваач тийм болоо гэж би бол мөхс миний дүгнэлтээр бол одоо энэ олон жил ханилахтай ама минимум ханч гайгүй л дээ. Тэгтэл ер нь л байдیں۔ Одоо энэ байхгүй бол тэгэл арайчтай бас төгс болчих гээд байгаа байхгүй. Зөв. За тэгэхээр яг энэ дээр үргэлжлүүлээд асууя л та. Эмэгтэй хүнээс аашиг нь аваа ирчүүл яах вэ? Эмэгтэй хүнээс аашиг нь аваа ирчүүл яах вэ? Тэгвэл та ирчүүд юм л нар гарна. Нар гарна да тий. Бид нар бүр ямар гоё. Яг нар гарах болов? Гарлгүй тий. Сарч гарна. Чи ингээд заяа ингээд буруу бодоод байгаа. Заяа юу гэж бодоод байгаа гэхээр ааштай үжиж гоё гэдэг байгаа. Гүү шүү дээ. Тийм биз дээ очроо. Аашгүй л байвал гоё үстэй.
Ер нь ааш зогтөг эм хүстэн байтугай эр хүстэн ч байхгүй шүү. Их зайгаа. Тийм биз даа. Ааш зогтөг хүн гэж байх юм уу ер нь? За Байштай. ааш зогтөг хүн байхгүй. Гоё Хин байх юм? ааштай. Гоо муухай ааш зогтөг хүн гэж байхгүй сте. Байхгүй шүү дээ ер нь. Ямар юмтай байх юм те? Зохгүй шүү дээ. Хинц зохгүй шүү дээ. Тийм сайхан гүнжүүлсэн. Эхнэрүүдийнхэн аашийг авч хаymаар байна. За би хоёрыг хэлсэн болгоныг тэмдэглэж авч Тэмдэглэж аваа. За. Яг хэлээрээ. Аашийг. Аашийг нь зайлуул. Энэ ой нэг юм тодорхой хэлье. Инх зай түр байж байгаа. Хэрвээ манай эхнэр гэр бүлийн хүн сонсож байгаа бол одоо очоогийн гэр бүлийн хүн сонсож байгаа бол яг нэг юм тодорхойгоор ингээ батлан одоо тангаргалан батлан хэлье. Манай Энэ эхнэр сэдв шүү. бол очроо бит хоёрын бүр 0% оролцоотойгоор одоо гарч ирсэн сэдв юм багмаа. Энэ 100% заяагийн сэдв шүү. Үгүй. За энийг ингэж хэлэхгүй бол одоо баг эхнэрээ ингээд те Манай эхнэрийн аашийг засаад өгөөч. засаад өгөөч гуйж байна please. Тэ? Засаад өгөөч. Please. За манайхан дахиж надад сануулад өгөөч. Өнөөдрийн сэдв юу вэ? Эмэгтэй хүнд ааш зогтдог уу? Эмэгтэй хүн ааш зогтгоо гэх те. Гэтэ муухай аашийн талаар яриад байгаа юм. Муухааш. Би тэгэж хэлээгүй шүү дээ. Муухааш. Юу сайхан аашийн тухай юу гэж ингэж ярьж байна? Сайхан ааш гэж байдаг. Муухааш. Зүгээр л муухааш. Харин сайхан ааш муухай ааш гэдэг ингээ. яг юугаар ялгаад байгаа? Ингээ яра. Муухай ааш тэгээд зүгээр ингийн ааш те. Сайхан ааш гэдэг дараагийн төвшний юм биз дээ. Эмэгтэй хүн байгаа даа. Эмэгтэй хүн яг за Гурван ааштай гэж тэгнээс. Тий. нэг нас мастай байх үедээ бол муухай ааш гой зогтөгтэй байдаг. Яг үнэ. Тэр тэгтээ үнэн байна. Тэр үнэн байна. Тэр үнэн байна. Томрох тусам одоо бол заяа мэд бол муухай ааш зохгүй шүү. Үнэнгээл хэлье. Тий. Гэхдээ би тэгээ дараагийн асуултны юм байгаа ахгүй очроо. За. Эмэгтэй хүнээс аашийг нь аваа ичүүл яах вэ? За түр байж байгаа. За би бэж ин. Яаж ийна? За. Эмэгтэй хүнээс аашийг нь аваа ичүүл яах вэ? Эмэгтэй хүнээс муухай ааш нь. За аашийг нь аваа ичүүл яах вэ? За муухай аашийг нь аваа. Муухааш. Аашийг нь аваа ичүүл. Муухааш нь аваачвал. Гоё л бах та. Би бол гоё л гэдэг юм аа. Тэгвэл дэлхийн шууд диваажин болно шууд. Яг уу. Тэг бид нар энэс илүү юм хүсгээ болж эхлэв шүү. Ер нь тэгэхээр амар өөдөхтэй юм байна. Там деважингийн зааг ердөө эмэгтэй хүний ааш зам. Арилна шууд. Хөш бодоод үзтээ муухай ааш байхгүй. За ямар нэгэн тийм ааш байхгүй шүү дээ. Хин нэг юм гуйлаа ингээл хүн болгоно ингээл өгөөл гэртээ хоос үлдээд байвал яах вэ? Олж ирсэн юм болгоны чи ингээл хүнд тарааж өгөөд байвал яах вэ? Мэдээж аашгүй юм чинь. Үгүй шүү дээ, тэгэхгүй шүү дээ. Үгүй шүү дээ. Тэгж дээ. Бас аашныхан хүчээнд авч. Тэр өөхөхгүй би шийддэг байхгүй юу? Үгүй шүү дээ. Би шийдчихдэг болохоор тэр манай ихнэртэй ямар ч хамаагүй. Үгүй сайхан ааштай болоод ирэх юм бол ихнэр шийдэн дэрий чи. Үгүй манай ихнэр угаасаа тийм дээр муухай ааштай өгдөг байхгүй юу? Аагүй харин тэгээд муухай ааштайгаа ингээ өгчих гээд идэг байхгүй юу? За тэрнээс нь бол юу байхгүй. За яг битэртүүл нэг юм орж ирэхгүй байна. Тэгэхээр манай сонсогчд мань энэ заяагийн минь асуусан ямар асуулт. сонин муухай таслаж орж иртий. Тий 9986 1045 руу залгаарай. 9986 1045 руу залгаад муухай ааш эмэгтэй хүнд зогтөг үү гэдэг сэдвээр бид нар өндөр ярилцаж За байна. комментуудаас орж Тэгээ сэдвүүний гоё сэдв байна. За туяагчийн комментууд хөөхөн муухай ааштай байж болдгоо мó гэж байна. Ямар ааштай их нэртэй байх эр хүн танаас шалтгаална гэж байна. Зөв. Тэнийг хорвоогоор дүүрэн тэнийг ирчүүд болж хувирна штэ гэж байна. бас яах вэ? Бас гэхдээ ер нь хүн аашлах, жоохон маргах, гойныглихтэй гэх мэтчлэн энэ олон зүйлүүд бас байж ивэл зүгээр юм санагдаад байна те. Үгүй ээ юу гэж дээ. Гэхдээ одоо байгаа болохоор л хүлээн зөвшөөрөх тухай ярьж байгаа За болохоос. ус залгсан шүү. Сонсогчоо Тэр боломжтой бол баймаргүй шүү. За сонсогчоо хүлээж авъя. За дугаа гэдэг. Өглөөний минь. Өглөөний минь. Өглөөний минь. Инхүү шүү. Цахаа амарч хаснаа. Шүү. Инхүү шүү шүү. Биш ээ наа. Аа, Хинээ өөр хүн холбогдсон бай танилцъя. Болроо. Болроо. Манай нөгөө нэг болроо мөн үү Баянгороос холбогддог? Биш ээ. Биш. За. Өөр болроо байна тий. Болроо эрдэнэ үү те? Өнөөдөр үгүй анх удаа холбогдлоо. Оо за давтаа морилно. За ааштай эмэгтэй юу өөрөө? Аастай. Оо тийм үү. Шууд ингэ хэлчих юм уу? Гэхдээ тэгээ юу гэх юм? Би аашгүй юм. Олон төрлийн аастай. Бас уу. Тий. Сайхан муухай дунд гэж. Тийм, тэрийцэн тэгээд одоо хин хаана яаж гаргацын гэдгээсээ шалтгаалж өстэй одоо. Тэг бах. Үгүй болроогоос энэ хада болроогоос ингээ аашийн ингээ шууд аваа ичээ заяа. Одоо тэр нөгөө 9 шидийн ааш байж штэ сайхан муухай дунд монд гэл. Тэр аашуудыг бүгдийг аваа ичвэл танай амьдрал ер нь болроогийн нэргэн тойронд байгаа амьдрал харилцаа хэр явах бол Үгүй шал тэрнээсээ утгагүй штэ. Оо тийх юм уу?
тий энэ чинь бас хаяа нэг энэ аас гаргахгүй болвол энэ чинь эмэгтэй хүний дотор чинь нэг олон амтай амьдрал хийдэг гэсэн шүү дээ. Ой. Хаан сэрэтийн гэдгээсээ болж байгаа юм чи одоо зарим нэгэн газар болвол бас шулмцлаг байх хэрэгтэй. За. Тийм зарим нэгэн газар болвол нөгөө нэг эрх муужгаас гүнзсэг байх хэрэгтэй. За наа чи таалагдж байна. Наа чи таалагдж байна. Муужгаа болж шүү. За өөр ямар аашаад? Өөрөө Тий. За шулан байгаа юм байна. Муужгаа байгаа юм байна. Гол усан одоо шавар шахаанд суувал одоо иршүүд зан гарч ирнэ те шууд. ирнэ. Шавар ус шууд гараараа малтан те. Тий ер нь бол эрэгтэй хүмүүсийн хийж чаддгийг хийнэ л гэж үзсэн шүү дээ. Яг тэгнэ. Тэгнэ штэ. Тэгээ ер нь бол ааш байх нь зөвөө гэж үзэж байгаа юм байна те. Зөв. Ястаа зөв наа. Энэ хоёроо л аашийн аваа ирчих бол диважингийн орон төстөн нэрэ тунхаглан жарганаа л гэдэг. Өө бүр амьдрал чинь сал утгагүй болно. Тийм үү. Гэхдээ тэр муужгаа шиг аашийн л үлдээ. Бусдын аваа иччихгүй. Болохгүй. Муужгаа яаж ажилтгий? Мэдхгүй эрхлээл үж идэм шүү. Тэгээ хорвоогоор дөрөв муужгаа яагаад ахаар чи ямар юм байх юм бэ энэ чи ойлог байх юм. Харин тийм тэгвэл өстө бүр утгагүй юм бол. Амьдрал явахгүй үсттэй энэ чи одоо. За. Хэнд болроос асуу. За мэдээж нөө ааштай л байх хэрэгтэй. Ер нь гэдэг талаас нь ярьж байна. Тэгвэл аашинд нь ямар ер нь өөрөө чи бодлоор хил хязгаарыг ингээд яриул ер нь ямар шүү байвал зүгээр гэж боддог ер нь. Хаана яаж ажиллавал зүгээр хаана гэдэг талаас нь жоохон тодорхой хариул те. Жишээ ч юм уу. Бас уурлахтаа энэ чинь учиртай уурлах хэрэгтэй. Бас цаад хүнийхээ оронд хэлэх үгээ маш сайн бодож хэлэх хэрэгтэй. Ааштай ч гэсэн нөө. Мэдрэлтэй ааших хэрэгтэй тийм. Уучлалт гуйгаад байвал утгагүй шүү дээ. Тэгэхээр уучлалт гуйхын тулд хүн чинь энийг би эндээ хэлчихвэл энэ хүн дараа нь би уучлалт гуйх уугүй юу гэдгээ маш сайн бодож хийх хэрэгтэй юм. Бас нэг тунтай байх нь байна тий. Болроос дахиад нэг юм асууя. Зориуд энэ үнд нэг ин аашилж жоох юм мэдрүүлээ гэж нэг зориуд аашилж ирсэн кейсүүд байна уу? Байгаа. Тэ зориуд те. Тий. Би чи энэ хоёртоо бас заримдаа өөрийгөө мэдрүүлдэг. Сонсч балраа. Жоох илэг байх гадах юм бол эн чинь бас нэг за энэ би ямар ааштай хүн гэдгийг харуулчихъя гэж ааш гаргана. Бас. Тий. За. Юугүй учиргүй бас нэг юм болохын дааш гаргаад авахгүй л дээ. Болроо хамгийн их аашиг нь хүртэж байгаа хүн хэн байна? За нөхөр л. За баярлалаа. Ямар ч нөхөрт нь амжилт гэсэн. За. Гэхдээ харин тийм байхгүй хүүхий юм. Нөхрөөд шүүс болж байгаа байхгүй. Тэгээ та нар яг хөө түүн дээр имзэглээд байгаа юм шиг байна л да. За комментуудыг хүргээ заяа. Комментуудыг хүргээдгий. За ингээ явж байгаа эмэгтэйчүүд аашгүй байж огт болохгүй. Бид аашаараа амьдралын тунгийг тааруулж байгаа юм штэ гэж байна. За тэгээд аашиг минь аваад хайчвал би тайруулсан юм шиг оршихуй болно штэ гэсэн байна. Аашгүй эмэгтэй хүн гэж байлаа юу? Байвал хэлээрээ суралцах хэрэгтэй. Гэгэрсэн эмэгтэйгээс гин. Аашгүй эмэгтэй болоод гэгэрсэн эмэгтэй гэж шүү. Мэдээтэй мэдрэлтэй ааш байх нь амьдралын түлхүүр шүү гэж. Биш заримдаа бас саний болрогийн хэлж байгаа зөв л дөө. Би бас ингээ хаяа ингээд аашилдаг штэ. Тэр чинь нөгөө нэг бас тойрт бас мэдрүүлчих. Гэхдээ энэ эмэгтэй хүний тухай ярьж байгаа. Үгүй. Гэхдээ чи ингэж 80-20-оор солигдсон байдаг аахгүй. Одоо манай эхнэр бол ерөөсөө аашилдаггүй. Сонио аашилж байгаа нэг ингээд яг бусад эмэгтэй шиг ингээд мэдэгдэхгүй. Очроо битэрийн санд айгүй нийлээд байдаг. Тэгмүүд гэж би их аашилдаг байхгүй. Ааштай очроо амар ааштай. Үгүй ингээд амар ааш. Сарын юм ирэх бас үгүй. Сарын юм уу ирэх үү? Хамарнаас жоохон даралт ихсээд ингээд жоохон халууцаад юу яагаад вэ? Гэхдээ яг ингээд одоо шинэ ингээд өчтөр одоо ингээд хоол моол ингээд зүгээр яг тэнд ингээд CVM-ээс одоо хүүхдийнхээ тэмцээн дээр аахгүй. Одоо нэраа хүүхдээ ингээд тэрвэрсэн байгаа штэ. Тэгэл миний гараа үүднээ ээжлээл ингээд ихнэр яа. Ер нь жоохон юмтай. Тэг явж байгаад ихнэр хоёлаа гадуур явж байгаад нэг. За энийг ярихаас өмнө зэ манай нэг сонсогч холбогдож байна. Сонсогч авчих. Тэгээ. Яшиг. Яшиг. Бэнэ өглөөний минь. Өглөөний минь сайхан амарцгаас нь уу? Сайхан амарлаа. Сайхан амарсан уу? Хинтээ холбогдсон бэ? Сайхан амарсан. Инхүү шин. Ой. Инхүүш мөн үү? Мөн байлгүй харгу ороод ирчихсэн байна. Тийм. Айгуу томот орж ирлээ штэ энэ ч одоо.
Тийм. Жон найрмаг ах. Гэн аашгүй байгаамаа. Харин нөгөө Яг одоо аашгүй. аашнаас шалтгаалж бас эмгтээчүүдийн хоолоо Урч их сайхан юм болсон. Одоо аашгүй байгаа. Би ороотчсан. Эмэгтэйчүүдийн аашаас өчтөр ямар байсан гэдгийг шууд харагддаг байхгүй. Тэгдэг те. Яг тэгдэг. Яг. За. За Амар. харин энэ хоёр амар юм яриа л. За инхүүшээсээ шууд асууя л та. Өнөөдрийн сэдв болвол эмгтэй хүнд ааш зогтгоо те эмгтэй хүнээс аашиг салгаа хийчихвэл ер нь яах уу те энэ талаар ярилцж байгаа. Манай инхүүшийн хувьд ааштай юу? Оо бас тэгэл тодорхой хэмжээгээр байгаа ах уу. Тэр аашиг хэрхэн яаж зогцуулж ин да? Ааш ер нь хүн болгонд яг нэг тодорхой хэмжээний ааш бол байгаа шүү дээ нөгөө. Ямар нөхцөл байдалд яаж гардагаас хамаарат. Би ч нөгөө анзаар үзсэн болохоор жаахан дураар ааштай. За. Ер нь яг тэр хандлага амар гардаг. Өөрийнх нь ботноор хийчих гээд идэг. Тий. Ер нь бол нөгөө ингээд тийх одоо жишээлбэл нэг гэртээ нэг зөв хөшиг сонгохоос өсвөлэл яг нэг өөрөө нэг хөшиг харж штэ. Тэгэл тэр маань надад таалагдаад байдаг. Тэгмээд би энэ авидээчгүй хөшиг юм шүү гэх тэгмээд маань хөр яг энийг нь аваа энэ арай зүгээр юм байна гэвэл тэрэн дээр дураараа зангарч ирдэг байхгүй. Чи наад чинь хараач чи наа чинь өнгөн тийм байна. Хийн тийм байна. Энэ нь тийм байна. Нарны тусгалт тэгнэ. Чи энийг хараач тэгэн гот ингээд за тэгэн гот ингээ маргана штэ. Тэгэн гот за тэгвэл өөр дэлгүүр орж үзье гэнэ. Яг ингээд үгүй гэж хэлчихдэггүй на дагаж явна заяа. Тэгсэн хэрнээ үзүүлсэн болгоны юм яална. Яг ингээд нэг өөрийнхөө нөгөө нэг нь авах гэсэн юм аа л авах гэдэг нэг тийм нэг заваан тийм нэг бүр тийм зан гарч ирдэг шүү. Энэ өөр ерөөсөө яг эмэгтэй хүн болгонд байдаг юм шиг санагддаг. Надад ч байдаг юм. Хэлсэн штэ очроотой төхөө хүснэ гэж. Яг наад ч юм бэ тэ нэрээ. Яг байдаг шүү. Энэ зам байхгүй бол яах вэ? Энэ зам байхгүй бол. Гэтэ манай гэдэг нэг ингэж идэв штэ. Манай хөр тэгээд идэв штэ. Яг нэг юм дураараа байгаа зан чинь заримдаа бол тийм нэг хөөрхөн санагддаг. За. Одоо ингээд надад л дураараа байгаа шүү гэж бодохоор амар гоё санагддаг. Гэтэл зарим үед эсэргээрээ ингээд дарамт болдог. Юм бол одоо ингээд албатай юм шиг асуусныхаа дараа өөрийнх нь саналтай нийлэхгүй болгоод чи ямар сони ингээ уурлаад байдаг. Тэгээд чи ингээ за тэгвэл би ингээ яг чааг ингээ мэдэн штэ. Тэгвэл за энэ ер нь өөрөө ингээ шийдсэн юм байна гэж бодоход за чи тэгвэл өөрөө мэдээ хийчих юм уу гэхээр за чамд хамаагүй юм байна ингээ уурлаад байдаг. Тийм хариултыг хүсээгүй те. Тий. Яг яах гэдэг би зүгээр тэгээд байдаг байхгүй. Тэгээд заримдаа би ингээ за ер нь яг энэ маргаан болох юм байна гэд чиний л зүгээ хэлж байгаа. Чи уусаа миний амиг ингээд яадаг дагуулдаг миний үзэл бодлыг хүндэтгэхгүй чи юмд угаасаа ингээд би сонирн биш болохоор чи миний амиг дагуулаа хайж байгаа байхгүй юу гэд ингээд уурлаад дундаг. Тэгээ заримдаа бүр ингээд яахаа мэдэхгүй байдгаа гэд ингээд байдаг байхгүй. Тэгэхээр яг нэг тийм нэг хаашаас амар хэцүү юм шиг. Энэ дээр ингэдэг үү инхүүшээ та нар нэг ийм юм хүсээд байна гэсэн үг үү? Чи өөрөө шийдсэн байгаа штэ. Гэхдээ ингээд нөхрөөс асуухтаа энэ хоёрын аль нь зүгээр вэ гингүүт нөхөр чинь чиний сонгосныг сонгоосоо гэж чи бол хүсэж байгаа юм байна зөв үү? Яг мэдхгүй тийм. Яг тэгдэггүй маа чи ойлгохгүй. Бас биш үү? Ай сонсгоны аюу сонио. За. Яг ингээд 100% шууд одоо ингээд өөрийнхөө сонгосныг зөвшөөрүүлэх гээд байгаа юм болов гэхээр үгүй заяо. Бодлыг сонсох гээд тийм байсан. Тэгвэл одоо ингээд нэг юм ингэдэг байхгүй. Тэгдэг чи наатахаа авчих гингууд нэг тэ үл тоогоод байгаа юм шиг санагдаад байдаг байхгүй. Юм авчих гээд байгаа ирнэ. Тэ ингээд тэгвэл яавал чиний хүсэл мэдсэн. Харин үргэлжлүүлээд яаж. За ярьж за. За тэгэн гот тоогоод наа чин дими юм биш үү гэд үзэл бодлоо илэрхийлэн гут нь чи яагаад энэ гоё гэдэг ах чи хүнтэй зөрөөд ингээд заавал тэрийг авах гээд идгийг гин заяо. За. Яг ийм зан гаргаж байгаа үедээ заримдаа би өөрөө ч ойлгохгүй. Яг юу болоод өнгөрчөө би яг яах гэж ер нь яг юу болоод өнгөрчөө гэж дараа нь бол боддог. Тэгээд яг нэг иймэрхүү үйл одоо иймнээс болоод маргаан гардаг байхгүй юу. Тэгвэл дараа нь би аашд болол дуустдаг л да. Ядаргаатай ингээд чиний ааш чи ингээд заримдаа бүр олдохгүй маа гэд. Тэгэхээр зэрэг яг тийм үед энэ нэг яг ихтгэр эмхтэн хүндээс ааш тодорхой хэмжээгээр байх нь зөв. Тэгтээ хэмжээндээ байх нь зөв юм шиг санагдав. Тэр хэмжээг нь яаж тодорхойлох вэ?
Инхүү чи ястаа тодорхойлох тийм одоо багц зэвсэг байх боломжгүй. Тэр ерөөсөө Үй нэг тухайн үеийн ингүүл яах вэ? Инхүү Нөхрийн царайнаас нь тодорхойлохгүй. Ингүүл яг инхүү одоо бүсгүүчүүдийн нэг одоо юу гэдэг нийгэмлэгээс те эмэгтэйчүүдийн айшиг тодорхойлдог сургалт мургалцсан бүлгэн мөвлгөө байхгүй. Дампуурн тэр компани. за тэр өстө дампнэр нь л дампуурах. Тэр нэг очин, хоёр очин, гурав дахь очихгүй ч олдохгүй. Яг үн яг тэгнэ. Нөгөөдөл нь хаашаа гаргаа яваад гэсэн үү? Тий, яар тэнийг юу сэлэрээд байгаа юм. Тэгвэл энэнгээрээ л байж ихын зөв юм байна тийм үү? Тий, тэгээ яг нөгөө Гэхдээ инхүүшээ би нэг ийм бодоод ах юм. Чи энэтэй яг санал нийлэх үү? Нэг юм эмнэг гэж ингээд төсөөлөе л доо ингээд нэг юм номхоолоход хэцүү заяа. Гэхдээ тэрнийхээ учрыг ингээд өөрөө ингээд нэг юм жоохон тодорхой хэмжээнд ингээд нэг юм ойлгоцсон те тэрийг ингээд нэг гой хөдөлгөөд идэг нэг тим эмэгтэй хүмүүсийг л одоо хамгийн гайхалтай эмэгтэй гэх юм шүү. Одоо тэр аашныхаа учрыг ингээд нэг юм яг олоогүй заяа. Яг олоогүй заяа. Гэхдээ ингээд нэг ингээ хөдлөх үед нь ингээд нэг хөдөлгөөд идэг ингээд нэг юм айсын ингээд дагуулдаг байхгүй юу? Өөрийнхөө аашны учрыг олдгүй байхгүй юу? Өөрийнхөө аашныхаа учраар ихнэр нөхрөө олцоод идэг байхгүй юу? Нөхрийнхөө учрыг сонсогчоо сонсъё. тий, яг үнэ, яг тэгдэг. Тий, аашаа. Ер нь бол нөгөө нөхрөөд бидний аашиг амарсаа олоод идэг байхгүй. Бид нар өөрийнхөө аашиг олдгүй. Тэр өнөө. Өөрийнхөө аашиг бол олдгүй. Нөхрөөд бол олчих. Тийм байна. Тийм ч учраас та хоёр яг гоё юм хатуу бат бих байгаа бах те бас. Тэгээ яг нөгөө нэг ер нь нөгөө нэг манай нэг ичдэг жилжсэн юм аа. Эмэгтэй хүн гэдэг чинь ер нөхрийнхөө эгчин, ээж нь, охин нь, найз нь тэгээ бас мэдээж хайртай эмэгтэй нөх хэвээр. Тийм болохоор эмэгтэй хүнд нөгөө ингээд одоо нөгөө нэг тэгж ярьдаг шүү дээ. Эмэгтэй хүн олон хааштай эмэгтэй хүн ядаргаад гэдэг шүү дээ. Манай хчилгаар тэгж ярьдаг гэсэн юм. Одоо ээж маань дүү одоо миний одоо наагцэгч одоо их төрсийг хчигч тэр хчилгаар тэгж ярьдаг байхгүй. Эмэгтэй хүн яг 5 хааштай байх хэрэгтэй. Гэхдээ энийхээ яг тунгийн тааруулж иж тий. Харин тэрнийхээ мастер баймаар байна те. Тийм зөв явдаг шүү гэдэг. Гэхдээ ер нь би зүгээр яг энд бүсгүүчүүдийн төлөөлөөс ганцлаг хэлээ. Уучлаарай. Энэ 5 хайрцны чинь тунг тийм амархан олоход хэцүү. Яг. Ерөөс олдохгүй. Ястаа өнөө. Хамаагаар болтгоо. Заримдаа хитрхи их нөгөө ээж зан гаргачих гал, заримдаа хитрхи их эрхэлчих гээл, заримдаа бүр юу н олдохгүй хайр гаргийн хүн болчихгоо. Наачста зүүн яа. Танаа нөхрийг хин гэдэг үлээ? Манай нөхрийг Дашка. За тэгээд нөгөө нэг аашиг юу засах холбооны гишүүн Дашкатай амжилт хүсье. За инхүүшийн нөхөр Дашка. Чи чаднаа. Гişөө. Чи хичээгээрээ. Амьдрал ингээд дуусаагүй шүү. Юу гэсэн чи үгээд. Дөнгөж эхлэж шүү. За баярлалаа инхүүшээ. Баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Сайхан өнгөрүүлээрэй. Надад сая инхүүшийн ярианаас юу бодогдож орж ирсэн бэ гэхлээр зөрөө тэрийг намх төгсөн гэх кино байдаг штеп. Зөрөө тэрийг намх төгсөн кинон дээр одоо нэг хэсэндээ тэр эрх дураараа ингээ өөрийнхөө байх гээд байгаа ааштай эмхтэй уг нь бол тэр залуу ингээ номхдох гээд байна гэл эсвэл тэр залуу удирдаад байна гэж боддог штеп. Гэхдээ явцсан дундаа тойр сорон байгаад тэр эмхтэй тэр залууг өөрөө номхдох гээд авсан байдаг штеп. Тэр кино одоо тэр кинон дэр чинь нэг юм гардаг штеп. Тэр эмхтэй өөрөө залуучууд хойноос нь гүдэг тим эмэгтэй штэ. Тийм, сайхан. Чи юм уу досгонд ирээд өөрөө бодож байгаа штэ. Бүх энэ залуучууд бүгд миний араас гүүнэ гэдэг бодсон байгаа ш. Тэгсэн чинь нэг эрэгтэй хүн бүр үлдээгээд байна шүү. Бүр ингээ үнэхэрийн тоодгүй те. Тэгсэн чинь амар татагдаад байдаг те. Тэр эмэгтэй хүн юм тэнэг. Эмэгтэй хүн тэгдэг байхгүй юу? Ийм тэнэг. Эмэгтэй хүн тэгдэг. Биш эмэгтэй хүн одоо гэж штэ өөрийнхөө зан одоо инхүүшээ ярьж байгаа өөрийнхөө ашигч олдггүй гэдэг штэ те. За сонсогч авчаа би дараа. Энийг дараа. За тэгээ. Байна уу? Тэгсэн штэ. Байна. Зэн Ная одоо ихнийхээ аашиг олоо явна уу? Ерөөсөө саний хэлдгэр манай ихнийч бол ямар сайнтай л одоо манай 3 өгч ер нь том болсон. Гэхдээ нөө 6 сарын 1 ботонд бэлэг авч өгдөг байхгүй нөө жоохон хүүхд юм бэлэг. Чинь 6 сарын 1-нд хүүхдүүдтэйгээ адилхан бэлэг авч өгсөнгөө уурлаад байна. Өдөр хаалгын чинийхээ амтанд аваад өчгөд яачаад байгаа юм? Тэрийг өөрөө бэлэг штэ бид нар чинь тийм үү? Юу гэсэн үг? Тэр чинь биэс тоглоод басны тэгээд байгаа юм даа. Дэрэн гэж уурлаад байгаа. Угаасаа бас заримдаа ингэ тоглоод байгаа юм шиг үү? Яг үнэ. Тэгээ заримдаа тоглоод байгаа нь үнэн юм билий. Тэг явуулаад байгаа болоо ч гэж бодохоор гэсэн чи харин нөө анаа.
Тэгээ яасан бэ? Бэлэг авч гисэн үү? Наяа бэлэг аваад өгчүүл бас гомдно гэдэг шүү дээ. Намаа хүүхэд гэж одоо хүүхэд гэж бодсоо гэдэг айгуу тэгэн штэ. Харин тэгэн штэ. Би бас таварлаад байгаа байхгүй юу? Аварлаад чи. Энийг чи яа тэгэн штэ айгуу бол тий. Тэгэн. Тэгээ бэлэг авч өгөөг юм уу? Яг тэгээд авч өгөхөөр аргагүй байдал орж байгаа юм байна. Тэгээд нэг айгу үнэтэй юм дээр бууш та тэр одоо үнэртэй ус мосч гэдэг юм уу цүнх ч юм уу те. Айгу чанга штэ. Гэхдээ бид нар чинь нэг их юмд нэг яахгүй нэг тийм сэтгэлийн юм байхад бол явчихна. Гол нь сэтгэл. Наяа. Танаа гэр бүлийн хүн чинь заавал мөнгө үржээж л тайвширдаг тийм одоо ааш гэж байна уу? Яг мөнгө үржээж тайвширна гэдэг тийм юм байна уу? Тэр нь бол Бага ер нь эмгтэй хон болгоод тэр ч усны тодорхой их бах хэмжээнд байдаг юм шиг байна. Байдаг юм шиг юм харин тий. Ер нь гээл анзаарах хэрэг сүүлийн үед ялангуяа нэг эргэн тойрных нөгөө байгаа орчин нь ерөнхийдөө нэг тийм байх ёстой мэтэр тийм дахинд нь тийм юм хийгээд суулгах юм шиг байна. Харин тий. Ямар нэг тий нэг үнзэнээр нэг үнэн гөрөнч. Та нар одоо эмгтээчүүдийн аашиг ярьж байгаа болохоос шүү яриад байгаа юм бэ? Өөр сэдв хавчуулахгүй шүү. Ааш бол ийм байна. За. Яг нариндаа яасан чанга дуутай орж ирж байна наяа. Дуун өндөрч ирээ л. Мэшинтэй чадна шүү. За. Нэг учрыг яг нарийн жорын нэг олсон. Үндэс бүр өөр нь. За. Ер нь бол эхлээд хэлхээс өмнө ер нь огт аашгүйгээр одоо ирж вэ, эмч вэ, ер нь амтэнч вэ? Өөрийн гэсэн ааш. Ер нь ааш гэдэг чинь өөрийн гэсэн үзэл бодол байр суурь илэрхийлээд өнөөдрийнхөө байр суурьтай бат зогсоод байгаа л тий. Тийм л ах яг үнэ. Хэрэгхэн хамгаалаж буувэ гэдгээс хамаарч байгаа хэлэлтэй гарч байгаа. Зүгээр эмэгтэй хүний аашны гол үндсэн суурийг бол нэрчээчүүл тавьдаг юм билээ шүү дээ. Үнэ. Заавж гараа яа нэг нэ. Аашны суурийг болж эмэгтэйчүүд янз бүрийн ааш гаргаад байгаа юм байна. Аашны суурийг нь ирчүүд тавьж байгаа. Бас тийм байна. Гэхдээ бид нар байхгүй л хэндээ ажиллах ханд ажиллах. Хэмээ тий яг үн тийм байна нэрээ. Тэр чинь ерөөсөө үндсэн суурь нь бид нар бүр хүүхд болоод төрхөөс түрүүнөө нэг настай охин хөөрхөн гэж тэр бол ааш хөөрхөн гэдэг л шүү дээ. Тий. Тэр чинь ерөөсөө үндсэн суурийг тавьж эхэлж байгаа шүү дээ ерөөсөө. Тийм байна. Яаж байгааг эхэлж байгаа шүү дээ. Насаараа тэгвэл эмэгтэй хүний суурийг тавиад явах юм биш тий. Тийм байна. Тэгэхээр зэрэг энүүнийг ерөөсөө яг ийм нэг юм энэ бол угаасаа ямар нэгэн ухамсар өндөр боловсрол эзэмших зөв сайн айлтг хүмүүжих ямар ч юм хамаахгүйгээр ерөөсөө мөнгөд байх асуудал л да. Тэгээ ястаа үнэн байх. Одоо хэний хэмбгоочтой ягаад ч тийггүй байхад энэс бол зүгээр хэрүүлж болно зүйлдээ дайнч болно. Бас баяр цэнгэлж болж юм бид. Юу ч болж юм бид. Тэрийг засах гэж оролцсноос зүгээр хөлөө зөвшөөрчих те. Харин зүгээр энэ дээрс ганц үнэхээр хаашаа одоо зарим ингээд харж яхад тийм хөндлөн ингээд энэ тэнд элдийн янз хүмүүсийн эрүүл ааш маргааныг ингээд харж яхад зарим нь ингээд сүмжих гэсэн юм тийм шал Монгол эргүү юм тийм юм гал ингээд зай муугаар яриадаг тийм үү. Тэгэхээр тэр өнөөх өөрийнхөө нөгөө хүүхдээ нөгөө багт нөгөө аашлахт нь одоо их хүүхэд эргэлтүүлдэг нөгөө хэм хэмжээгээр хитүүлээд өөрийнх нь буруу байсан ч гэл талд нь ороод зөв байсан талд нь ордог шүү дээ. Одоо ялангуяа ирчүүд маань бол ялангуяа октоодынхаа ордог гэж байна. Тэгдэг. Тэгээ яадаг юм жоох юугаа мэдгийг юм. Тий. Явна шүү дээ одоо. За тэгж болно. Гэхдээ тэр заавал өөрийнх нь одоо ингээд буруу байгаад өөрийнхөө зүтгэж чадвалч аюултай. Бүх чидээ хэрэглээд угаасаа дээр гарч ирсэн. Дээр гарч ирсэн. Энүүнийг нь тэр чидээ хэрэглээд угаасаа газуурж явах үед нь бол хүүхдүүд бол тайлбарлаад ойлгохгүй шүү дээ. Тэгэхээр ер нь ийм том болцооноос адилхан юм лээ. Тэр суучдаг юм лээ шүү дээ. Тэгэхээр тэр юу ямар юм бэлээ? Ингээд гоё учиртай гоё ухаантай ааштай айгүй гоё гэдэг тийм ойлголт төрүүлж ингээд саяны нөгөө хүмүүс яриад байгаа шиг хэм хэмжээ гэдэг шиг тэр ухаанаа жоохон урдаа хийж аашлахтаа жоохон бодол хийлжээ аашлаа сурчих юм бол тэгээд тэр бол угаасаа их зүг ааш болоод ер нь тэгээд эрэгтэй хөвгтэй ер нь эрэгтэй эмэгтэй гэдэг юм байхгүй тэр хэлж авч явцдаа бас хүний гаргаж байгаа аашийг яаж хүлээж авах вэ гэдгийг нь хүртэл ингээд давхар суулгаа яг наач гой санаа байна. Ёстой зүг шүү. Хүн болгонд байдаг асуудал аа. Тий. Харин ухааны үүдээс тэгээ эрэгтэй эмэгтэй өгөхгүй энийг л суулгаа явуучих юм бол
Тэгэл одоо ааш чих гоё ааш болоод хөөхөө ааш болоод явчих штэ. Тэр ястаа үнэн шүү. Нэг жоохон буруу суулгачаар тэгээд муу хурд өтгдөг амтны дугаа айдал. Гоё ааш Араа талд бүдүүдэг шолмослог болоод явчих. Яг. Ерөөсөө. Ная ястаа гоё хэлсэн шүү. Тэр л болчиход. За ястаа хэлсэн үг болгоныг нь өөдөөс нь ашиглана гэх юм бол их аятайхнаар төгсөглөө шүү. Аваа зөв дуусгалаа Ная. Баярлалаа Ная. Биднийга өмөрж орж ирсэнд. Тий. Төлөөлөл орж ирсэн. За баярлалаа. За баярлалаа. За ингээ 9986 1045 гэсэн утасны дугаар таны өмнө нээлттэй гэдэг дахин дуулгахад таатай байна. За орж ирээд та нар яг нэг эмэгтэй хүний классик аашны тухай нэг юм сонгодог жишээнээс нэгийг хуваалцаач. Энийг бол би бол ойлгодгүй маа гэх те. Би яг өчтөр аашилчаа сууж байгаа байхгүй юу? Тий, би бас өчигдөр нэг аашнд нэрвэгцсэн өчигдөр. Ингэсэн байхгүй. Орой нэг 10 цаг үед би ингээд тоглолцсон суужсэн байхгүй компьютер дээр. Тэгээ эхнэр солонгос кино үзээд байгаа байхгүй зургатан дээр. Тэгэхээр нь би тэр киног дуустал юу хийх вэ? За нэг тоглолчигээ тоглоо сууж гин. За. Тэгсэн чинь эхнэрээс утсан дээр дуудлага ирж шүү. За. Тэгсэн чинь авч явчихгүй тасалчлаа. Тэгэхээр нь би босоод очиод яасан гэсэн чинь битсэн чат уушаач гэж. Тэгэхээр нь би буцаж очиод утсаа нээгээд тэгээ чат уушсан чинь догбуугийн идэхүү гэж тэгж байна. За. Энд одоо яах вэ очроо? Яаж хариулах ёстой вэ би? Мэдгүй би чи нөгөө эмгтэй талбай. Тий шүү дээ. Тий. Энд одоо тгий гэж хариулах ёстой юм байлээ угаасаа. Тэгээд би угаасаа л ном журмын дагуу хариулж байгаа. Тгий л та гэж хариулсан. Тэгээ хин гарах уу? Дэлгүүр. Би гарыг гэж хэлсэн. Тий, би гарыг гэж хэлэх ёстой байхгүй юу? Тий, би гарыг гэж хэлэх ёстой юм байлээ. Тий. Тэгээ гол нь нөгөө нэг тоглоомч нь яг эд дундаа яг ингээд дуусгараа болоогүй. Тэгээ би хэлж байгаа. Яа энэ дуусж гинэ. Дуусаад би гараад ирье гэж хэлэхгүй юу? Тэгэхээр ч оройтчих шүү. За ингээл дууссан. Тий шүү. Ингээл байдлыг үүс. Эхнэр шууд киногоо дундаас нь болиулаад унтраагаад шууд орондоо ороод унтна тэгэл орондоо орчлоо. Тэгэхээр нь би за ёстой яг байдлыг үүчлэгээ мэдж байгаа. Тэгээ тоглоомоо би дундаас шууд гаргаж байгаа болж байгаа. Тэр чинь бөө юм алдаж байгаа. Тэгээ уг нь бол өмнө нь гараа явууч боломж байсан. Тэгээд алдаагаа ухамсарлаж байгаа юм би. Болоод ингээ гаргаж байгаа тоглоомоо. За би гараа гэсэн чинь одоо яах юм гэж байна. Одоо яах л гэж байна. Би одоо яах одоо хэрэггүй шүү. Тэгэхээр би яагаад вэ гэсэн чинь дэлгүүр хаацсан гэж байна. Тэгэхээр манай хажууд CEO байдаг хгүй. Тэгэхээр би гүг CEO бол онгорхоо гэсэн чинь. Гүг одоо яах 11 төгч ин одоо. Оройт чинь. Одоо ходоод гэж одоо ходоод гэж хямрна гинэ. Тэгэхээр гүг 10-аас 11-ээс ялгаа байгаа юм уу гэсэн чинь айгүй ялгаатай гэж. Оо ялгаатай. Одоо баг нойр хүрээд унтлаа гинэ. Йоо тийм. Тэгээ орондоо 30 минут унтаж чадахгүй хэвтлээ шүү. Зарим октод шөнийн 2 зарим октод ингээд одоо манай дүүнэр ярьдаг байхгүй. Ингээд охинтой ингээ үлэхлээр айгуу сонио. Шөнийн 2 цагт сэрчгээд би гүзээлцэх нь идмээр юм гэдэг байгаа. Тэг би одоо шөнийн 2 цагт гадна хаанаас гүзээлцэх нь олж ирсэн. Чи хэлэхгүй байсан. Эхнэр чинь жирэмсэн болвол чи өшөө илүү их юм сонсон. Яг гоо гэхдээ энэ манай эхнэр харьцангуй юу битэр ингээд яг 20 80-аар ингээд солигчдаг гэдэг бас эрэгтэй эмэгтэй шинжин. Тэг би жоохон юм айгуу хааштай за юутэй тийм хүн багхгүй. Тэгэхээр яг нөгөө нэг яг надад айгуу ойрхон буугаад байна та нарын яриа. Гэтэ яг би нэг юм мэдэн зэ өөрийнхөө туршлагаас хэлээ зэ. За эмэгтэйчүүдийг төлөөлөө хэлчихье те. Эмэгтэйч тэгээд айгуу их аашлаад байна. Тэрийг олж яг юунаас олж аашлаад байгаа мэддэггүй те. Би бас заримдаа тэгдэг байхгүй мэдхгүй зэ. Тэгээд ингээд явж байгаа яваал энэ зэ. Яваал. Яг тэрэн шиг одоо явж байгаад яг 40 мөч ер нь хүрээд ер нь нас жоохон ахаад ирэх. Тийм орой. Ахаад ирэх хэцүү юм бэ. Нэг юм ойлгодог. Одоо нөгөө талаа те. За би аашаа олохгүй ингэж муухай аашилж яхад одоо эхнэр минь нөхөр минь намайг бас ингээд өдий хүртэл хайрлсан. Ямар мундаг хүн бэ гэд буцаагаад нэг одоо тэр нөхрөө ч юм уу те илүү их ингээ хайрлах хайр улам илүү хүн бадарч ингэж эмгтээчдийг хасдаг юм болов гэж би зүгээр боддгийг. За одоо шинэ эмгтээч тэгээ аашлаад байна штэ 10 20 жил аашлсан. За тэгж байгааг нэг өөрчлөгдөх цаг хугацаанд яг нэг юм ойлгож хардаг аахгүй. Гэтэ өөрчлөхгүй те. Яг хөө тэрийг ойлгоно те. Гол юм олж харуул өөрчлөгдөнө. Миний энэ их муухай аашиг ингэж төвчж хайрлаж байгаа нөхрийг олж харах үедээ жинхэнэ өөрчлөгдөж хайрлаж эхлэх байхгүй. Одоо манай ихнэр юм заяа. Одоо хэрвээ өргөжлүүдээ та нар аашлаад байгаа бол олж харахгүй байна л гэсэн үг. Одоо манай ихнэр юм заяа. Би ааш гэдэгт одоо энийг хүртэл оруулж байгаа. Юу гэхээр араа манай ихнэр гинт ингээд ажлын цагаар ингээд суужсэн. Гинт манай ихнэрээс нэг юм ирнэ. Мессенжерээр. Тэгээд харангуут пиццаны юм видео явуулсан байна. Манай ихнэр пиццаанд дургүй байхгүй юу? Тэгээд пиццаны видео явуулсан явуулж өстэй. Би гайхаад минийар пицца
хийж өгөх гээд байгаа юм уу гэж битсэн чинь. Үгүй идмээр байгаа. Үгүй идмээр байна гинэ. Би бас тэгсэн тий. Тэгээ би чи пицца идмээр байдаггүй гэсэн чинь. Одоо идмээр. Гэтэ одоо идмээр байна гинэ. Тэгэхээр би сансарт байна. Чи төмөр замд байна. Яах вэ гэсэн чинь мэдхгүй. Тэр хариулт байхгүй юм ба штэ энэ чинь. Бодлого нь хариулт байхгүй. Гэтэ зүгээр бодлого. Тэгээ би пицца сахиалаа чамраа явуулах гэж үгүй хэрэггүй гинэ. Хамт идмээр байна. Тэгээд би зайлаачтай гэмээр ингээ тийм мэдрэмж төрж байгаа. Гэтэ тэгж хэлж болохгүй юм байла бас тий. Тэгээд орой ирэхээр пицца би ингээ авч хүү гэсэн чинь үгүй гинэ. Орой бас идэж болохгүй гэн тэр чинь орой идэж таргалчихна гинэ. Тий. Би чиний одоо чамааг ярихыг сонсоод за одоо ингээ түрүү Ная гэдэг хүнийг ярихыг сонсоод гэдэг. За дээрээс нь гинэ. Инх заяа гэдэг хүний ярихыг сонсоод тий. Одоо инх заяа гэдэг хүний ярихыг сонсоод ер нь ингээ бүх олон одоо түрүүний инхүүш болроо тий. Маш олон хүмүүсийн ярихыг сонсоод би зүгээр л талархаж чинь. Юунд? Аашгүй их нэртэй байгаа та. Гүг би хэлээд чинь манай ихнэр аашгүй заяа. Манай ихнэр үнэхээр аашгүй байхгүй. Гэхдээ ийм юмнууд бол ингээд байдаг байхгүй. Саях шиг пицца мицаантар гэх те. Харин тийм. Өчигдрийн дог бүг. Харин тэр наадах чи ямар сони. Тэр зан чанар надад байгаад байдгийн сони те. Тий, тэр одоо би жишээ нь ингээд яг л тэгдэг байхгүй их нэртэй те. Одоо шинэ хоёлаа гадуур хоолчих гээ. Өчтөр ингээ улсын одоо нэг кейсэр чи байж. За. Одоо ингээд өчтөр ингээ нөгөө хүүхдийнхээ улсын тэмцээнийг үзэж байгаа шүү дээ. Гадуур хоолчих. За хоёлаа энэ чинь мэдхүү гэд ихнэр ихлэ асуусан би үгүй хоёлаа гадуур хоол иччихээ. Би өөрөө ихлэ тэгж байгаа байхгүй. Ийшээ машины янзлууд явахдаа гадуур хоол иччихээ. Тэгээ гадуур явж хагаад хоол идчихэж байгаа байхгүй. Тэгсэн чинь нөгөө хоёлаа ингээд хоолоо захиалцсан нэг хоол те. Тэгээ нөгөө нэраа хүүхдэд тэрвэрсэн байгаа учраас нэг нь барьж байгаа нэг нь хоолоо идэх хэрэгтэй. Ямар ихнэрээрээ бариулаад хүмүүсийн нүдэн дээр би хоолоо идчихэлтэй. Бас санаа зовоод ингээ өөрөө бариад зөө. Ихнэр амар удаа хоол идээд тэгэнгүүтээ би нэг сүулт нь ингээ гар ядраад жоо аашилж байгаа байхгүй. Яг ингээд нэг юм нэраа хөвгт мөхтэйш гадуур хооллох юм. Энэ бол жинхэнэ яргалал өдр. Би өөрөө тэрийг гаргачаа тий. Тэ өөрөөгөө дэрэндээ жоохон цохолтоод байгаа. За сонсогчоо хүлээж авъя. За. Аричтэй. Байна уу? Хай өглөөний мэндийг. Ой, өглөөний мэнд. За хэн билээ? За манай ааштай ноёко орж ирж байна. Харин тий амар ааштай шүү дээ. Оо, аашны ноёо өргөл хат. За хамгийн ойлгодог үнийг аашнаас хуваалцаач. Ноёко. Би нэг постн дээр оруулсан байгаа зэрэг тэр л яг би гэсэн үг. Та хараарай. Постн дээр тэрний яахтай аашлах юм одоо юу юм. Гэ наваа гоохгүй болохоор өөрөөр хэлдэг. Үгүй ялангуяа тэр нөхөр дээр л те. Тэрс бус түндээ биш шүү. Тэгээд ингээд уучлахгүйгууд нь годлаа уучлахгүй болоо. Тэгээд нөгөөх нь тоохгүй лонгод нараас нь яасан хүнийг гойдгүй ингэж уурлаа. Хангалттай уучлалт гойдгүй юм те. Тий. Харин тий хангалттай гуух хэрэгтэй байлээ шүү дээ тэр чинь тий. За гих хүртэл тэр чинь хангалттай. Яа. Би нөгөө мартаад гарын явцаа ажил руугаа. Тэгээд өдөр чи амралтын өдөр гэдгээ мэдээд нэгэнд гарснартай хажууд нэг найзтайгаа үзт юм уу доо л гэж үйж байна. Үгүй чи амарч юм уу? Өө тийм хүн чи нэр амралтаа авсан. Би амарсан. Тант өдрөөс хойш амралтаа авчих байхгүй юу? Яа нөөчлөө. Яасан юм. Гэсэн чи арай мартаад гарч явдгаараа гараа авчиж. Зуршил ясаараа гарцсан байж тээ. За тэгэхээр ноёко юу нэ? Эмэгтэйчүүдээс энэ аашиг нь аваа ирчүүл яах юм бол энэ нэвтрүүлэг эхлэнгүүт л очроо Эрко хоёр тэгээд байгаа юм л да. Эмэгтэйчүүдээс аашиг нь аваад явчих юм бол өстой нэрэ диважин шиг сайхан байх гэдэг байна. Тэнгэрийн ус болж хоёр шүү дээ. Тийм бүр үнэхээр яг тийм байвал үнэхээр гоё нэ гэдэг шүү дээ. Яах юм бэ? Ер нь өөртөөс нь л болдсон шүү дээ. Тэгэл айгүй айтайхан байх гэхээр тэнэгтэй дүүдээс тэнэгтэй дунгууч чинь тэгэл тэнэгтэй тогтнээ гэж. Айгүй эмэгтэйлэг байх гэдэг юм. Ер нь л намайг айгүй юм хавгүй гэдэг байхгүй юу нэг хэрэгтэй хүн шиг гэдэг. Тэгээд за эмэгтэйлэг болъё гээл нэг ингэнгүү тэнэгтэл өөр гомботоо дунгууд нь заас яах гэдэг нэ гэж бодлоо. Тэгэл лайлаа гэж бодлоо. Тэгэл уурлаад байна. Яах нь вэ бид нарыг бас тэгэж өөрсний адилхан зан гарахаар бас уурлаад л айгу тэнэг. Болохгүй шүү дээ.
Болохгүй шүү дээ. Яг өөртөөгөө хамт нэг гэрт буюу амьдрахгүй. Гэхдээ тэгэд хамгийн гол нь ийм байгаад байгаа байхгүй юу? Одоо яг бид нар ингээ эмэгтэйчүүдийн ааш цанг ярингуут эрэгтэйчүүдийн ааш цан нь ингээ зөвхөгдөд байгааз ноёко. Тийм. Тэгэхээр зөвхөн эмэгтэй хүн тийм ядаргаатай ааштай биш байгаад байгаа. Ирчүүч гэсэн Хүний ааштай. сарнаа олох юм уу, хогийн ургамал олох юм уу гэдэг та нараас Эмэгтэйчдийн л асуудал Сонголт, шүү дээ. Ирчүүдийг сарнаа болгох юм уу, хогийн ургуул. Би та нарын л асуудал байхгүй. Яг шүү дээ. Тэгээд сарнаагаараа байх гэхээр хажуунаас үлэг дал үегээл ороод ирдэг гэсэн. Тимээ тий. За. Хажуунаас нь орж ирдэг юм уу? За тэгвэл жижи. Бай. Бүх юм дуусч. Тэгэл эмэгтэй айгүй хөөрхөн байгаал уг нь байнга хөөрхнөрөө л идэв шүү дээ. Үгүй. Аа. Үгүй, цаг дуусчих яна уучлаарай. За бай. За За бай. зүгээр тий. Яна ууш бид нөө цагаа барих хэрэгтэй гэдэг даалгавартай байгаа. Окей. Манай шинэ найруулагч амар ядар ааштай хүн байгаа. Зайнууд шүү. За амжилт хүсье Маргааш Ноёко. ирээд ноёко. За тэгээ. Яг энэ ааштай гараа. За тэгээ. За баяртай. Гэрүүлийн радиогийн 2 дугаар студиэс Эрка Очроо заяа найруулагч Очрогийн хамтдаа өнөөдрийн том өрөөг та бүхэнд хүргэлээ. Бидэнтэй хамтдаа байж цагийг зугаатай өнгөрүүлсэн. Та бүхэнд баярлалаа. Том өрөө цэнгийн нэвтрүүлэг маань маш хурдан цагаар өнгөрч бид нар бүр цагаа хараад бүр өнөхөр гайхлаа. Үтэг штэ. Маргаашийн яг энэ цагтаа уулзлаа. Түр баяртай. За хэлж мэдэхгүй юм байна. Наа чин болж штэ. За эсвэл би л хэлж мэдэхгүй шүү. Тимэти нэрэ тийм те. Ямар ч чөлөөтэй өрнөх газар бол том өрөө. Гэр бүлийн радиогийн том өрөөнд цуглацгаая.